Сайн байна уу. За энэ нэг бамбууштай хаалгачны талаар нэг жаал юм ярья. Энэ бамбууштай хаалгач анх их л тавихтаа энэ нэг автомат хий авахчийг гарангуутаа энэ дэр нь тавьжээ. Тэгээ энэ нэг хий ингэж авдаг байхгүй юу? Өөрийн дээр нь. За тэгээд энэ юм байгаа. Эхний товч нь унтраах асаах товч байгаа. Хоёр дахь товч нь меню. Энэ ингээ удаан дарахаар чойжлогддог. Удаан дарахаар чойж нь онгойно. За тэгэнгүүтээ хасгат дээр ингээ дарахаар энд нэг бичиг гарч байгаа. Ингээр цагийн ирлээгээр ажиллана гэсэн үг. Алга болчиход цагийн ирлээгүй ажиллана гэсэн үг. За энэ нэмэх товчон дээр ингэж жагаад удаан дарна. Тэгэнгүүт энэ нацоос одоо амрахгүй ажиллана гэсэн үг. Дахиад ингээд удаан дарна. Тэгэнгүүт амарна гэсэн. За энэ шар гэрэл болохоор ерөөсөө буцах температур, өгөх температур хэрэг ижилхэн болчоор ийм шар гэрэл гардаг. За эхнийх нэг дарлаа. Цаашаа. Нэг дарлаа. Эхний энэ навч байгаа тэн 6 киловаттын юутай манах. Тэгээ ингээд нэг дараад ингээд нэмэхээр 6 болно. Ингээд 2 болно. Инхээр 4 болно. Дахиад нэг дараагаар үндсэн температур. Энийг одоо хасаж нэмж болно. Манайх бол 75 л байдгийг. Ингээд хасаж нэмж болно. Дээд нь бол энэ Цельсийн 85 хүртэл хална. Тэрнээс дэше халахгүй. За дараа нь ингээ энэ 3-ын тоон дээр болохоор доод температур. Энэ бол дээдл нь 20 градус хүртэл байгаа. Ингээ 20-оос илүү гарахгүй бүтэн төрчтэй. Доотлол нь 5 градус. Ийм байдаг. Энийг бол 10 дээр байхад л болдгийг. За дөрөвт тохиргоо. Нацоос ирэх тохиргоо гэж. Энэ нацоос цуг анивч байгааз. Энэ бол дээдл нь 60 градус, доотлол нь 10 градус гэдэг. Манайх бол 60 дээр байдгийг. За ингээд янгууд энэ ерөнхий цагийн одоо эдийн цаг болж байна. Тэр цагийг тааруулна гэсэн. За одоо энэ 1 гэж гарч байгаа. Энэ одоо цагийн ирлээ. ДК-х нь болохоор асах цаг. Одоо энд нэг гэрэл асвал асах цаг гэсэн үг. Ингээд дарна. Одоо энэ хэд би одоо 00 цагт асаад дахиад дараад энэ унтрах цаг. Өглөөний 6 цагт унтрана гэсэн үг. Ийм маягаар 6 удаа 8 удаа ингэж тохируулж болно. За зарим айлх болохоор ингээд нэг E4-гээд цахилгааны маск гараад ирнэ гэдэг. Энэ одоо энэ асаад энэ дээр E4-гээд цахилгааны маск гардаг. Тэр болохоор энэ хянах самбарыг аваад энийг сайн хатаад цэвэрлэнэ. Тэгээд бас энэ эргэлтийн нацоосоо заавал энэ бөөрөн дээр залгана. Энэ бөөрөн дээр залгана. За өөр чин юу асуугаад байла. Та нэг тийм байна да.